оноос 20 оны тестэнд орсон бүх үг хэллэгүүдийг түүж үзлээ. Түүж үзэхэд энэ ч 2000 гаруй үг л байдаг юм байна. 2000 гаруй үг. За тэр 2000 гаруй үгийг зүгээр л англи монголоор нь бичээд орхих гэснээр бас хийж байгаа юмдаа нийцүүлж өгүүлбэрийн бүтцээ давхар давтчихъя. Үйл үгийн цагуудаа бас давтчихъя гэж шийдлээ. За тэгээд Яшд бол ийм нийтдээ 2000 орчим үг л байдаг юм байна. Энэ үгэндээ л эргэлддэг юм байна. Олон жилийн дунджаар харуул гэдэг шиг энэ 2000 үгийн дунд эргэлдэж байд юм байна. За ингээд үгнүүдээ нөгөө юу яасан? Хуваасан. Одоо хүүс буюу хиний гэдэг үгээ нэг баг нь болгосон тийм ээ. Энэ өгүүлбэрт байдаг дарааллаар нь л бичсэн. Дараагаар нь хэн юу ямар гэдэг үгнүүд нь дараа нь ордог тийм ээ. Тэгээд хэний хідэн ямар гэдгээ бид нар үсгээр тэмдэглэж сурсан байгаа тийм ээ. За дараагаар нь хэн юу гэдэг үгээ бид нар дандаа нэгийн тоогоор тэмдэглэсээр ирсэн тийм ээ. Нэгийн тоо. За дараагаар нь үйл үгээ бид нар энд хоёрын тоогоор тэмдэглэж энд дандаа ногоон дэвсгэртэй. Ер нь энд хэний юуны хідэн гэдгээ ийм шаргал дэвсгэртэй. Ямар гэдгээ бүр тод шар. Хэн юу гэдэг үгээ улаан дэвсгэр дээр, үйл үгээ ногоон дэвсгэр дээр бичсэн. За тэгээд энэ хэний юуны хідэн ямар гэдэг үг чинь өгүүлбэрт олон үгийн урд ордог. Жишээ нь одоо энэ нийл ягаанаар 3-ын тоогоор тэмдэглэсэн үг маань бид нарын мэддэг юу лээ? Хэнийг юу гэдэг үг байдаг тийм ээ. Хэнийг юу гэдэг үгийн уртаар бас л нөгөө хэний юуны хідэн ямар гэдэг үг ч ордог тийм ээ. Бас энд орсон явж байна. За дараагаар нь хамгийн сүүлд нь бид нар өгүүлбэрийн төгсгөлд хаана, хизээ тийм ээ, яаж гэдэг үгнүүдээ оруулдаг. Хаана хизээгийн ч урд бас л яадгүй. Бас л энэ хэний юуны тийм ээ ямар гэдэг энэ үгнүүд ч ордог. За энэ цаасантай багтахгүй байгаа учраас энэ хизээ гэдгийн урд бичээгүй. За тэгээд энэ тод шар бол ингээд сайхан чөлөөтэй. Энэ хэний юуны ямар гэдэг үг бол 1-ийн ч урд ордог юм байна, 3-ийн ч урд ордог юм байна, 4-ийн ч урд ордог юм байна тийм ээ. За тэгэл энэ үгнүүдийн давтаад энэ хэн юу гэдэг үг маань энэ хаана хизээ гэдэгт бас дахиад давтагтаал орчин. Жишээ нь одоо хаана гэвэл in the school гэхэр чинь яг сургууль тэгэл энэ чинь яаж вэ? School гэдэг юу гэдэг үг маань энэ гэдэг өгтөрийн ард ороод хаана гэсэн үг үүсгэж байна тийм ээ. Гол үүсгэж байгаа үг маань жинхэнээр өгтураас болоод энэ хаана гэдэг асуултанд хариулагдаа явчихж байна тийм ээ. Тэгэхээр энэ нэг цэнхэр дээр байсан үгнүүд чинь урдаа өгтур аваад энэ хаана хизээ гэдэг үгийг үүсгэж байна. Тийм учраас энэ нэгд хэрэглэгчээс үгнүүд энэ дөрвдөр дахиад давтагдана л гэсэн. За цааш явъя. Энэ үргэлжил байна. Жишээ нь эхний хоёр хуудасаас үг авсан байгаа. За дараагаар нь одоо энийгээ бүр сайн тодорхой болгохын тулд за англи хэлний хамгийн богино өгүүлбэр хэн гэсэн үг. Тэгээд дараагаар нь үйл өгтэй байх хэрэгтэй тийм ээ. За тэгээ эн чинь нөгөө хүснэгч юм байна. Хүснэгч ингээд энэ яг хэрэглэгдэхгүй хэсэг нь ингээд бүдэгрээд яг хэрэглэгдэж байгаа хэсэг нь ийм хамгийн богино өгүүлбэр зохиоход яаж вэ? Хэн юу эсвэл үйл үг ордог байх тийм ээ. I accept гэ би хүлээн авдаг. He accepts гэхээр тэр хүлээн зөвшөөрдгөө ийм өгүүлбэр байж болох юм тийм ээ. За дараагаар нь яаж вэ? Энэ тодтоглууд ороод ирж байна. Нөгөө хэний юуны хідэн гэдэг үг тийм ээ. Тэгээд ямар гэдэг үг орж ирээ. Тэгээ хэн гэдэг үг орж ирээ. Тэгээ үйл өгч ороод ирсэн тийм ээ. Одоо жишээ нь хэний түүний ихөө артист гэхээр уран ухаан сайтай гэсэн үг тийм ээ. За хэний уран түүний уран тийм ээ. Уран түүний уран
чадвар нь тийм ээ чадвар нь илэрсэн гэж тийм ээ. За энэ дээр тэгэхээр яаж вэ? A тодтол хэний гэдэг A тодтол ямар гэдэг уран гэдэг нь байна тийм ээ. Юуны ур чадвар нь яасан тийм ээ. Үзэгдэж ил гарч ирсэн гэж тийм ээ. За дахиад нэг хэлбэр дээр авч үзье. За энэ дээр нөгөө түүний уран ур чадвар нь хизээ илэрсэн. Энд чи 2002 онд илэрсэн юм байна тийм ээ. 2002 онд илэрсэн. Ингээд ийм тодорхой цаг заасан үг ороод ирэнгүүт нөгөө үүлэг маань яаж past simple-ээр өчөж чинь тийм ээ. Түрүүчийн өгүүлбэр дээр тодорхой цаг заасан өгүүлбэр заасан үг байхгүй байсан учраас энэ 2002 гэдэг ийм байхгүй байсан учраас яаж энэ үүлэг маань present perfect цаг дээр байсан тийм ээ. За дараа нь. За одоо нөгөө энэ чи A тодтол орсон байна. Хэний гэдэг тийм ээ. Ямар гэдэг орсон байна. Юу гэдэг орсон байна тийм ээ. За тэгээд үүлэг байна. Үүлэгээ past simple-ээр өгсөн байна. За хэний гэж байна. Намайг гэж байна тийм ээ. Ми гэх тийм ээ. За яаж дахиад л тийм ээ. За түүний нэр төр дуртай үйл ажиллагаа нь намайг дахиад л яасан татсан. Миний анхаарлыг татсан гэсэн утгаар тийм ээ. За тэгэхээр нөгөө нэг хүснэгтээс чи ингээд 1 2 3 4 5 6 хүснэгтийг ашиглаж чинь тийм ээ. 6 хүснэгтэнд байгаа үг. За дахиад нэг үйлбэр. За энэ дээр энэ одоо V гэдэг бид гэдэг үг байна тийм ээ. Бид гэдэг үгийн урт талд бол ямар гэдэг үг ордгүй. Ерөөсөө ордгүй. Шууд бидээсээ үйлбэрч эхэлнэ. Хэн гэдэг үгнүүд дотроос биеийн төлөөний үгийн урт талд бол ямар нэгэн тодтол ордгүй. Тэгээд шууд биеийн төлөөний үгнээс эхлээл. За тэгээ нэг орлоо, үүлэг орлоо. Одоо юу гэдэг үг юу гээ? Үйл ажиллагаа гэх тийм ээ. Үйл ажиллагаа. Ямар үйл ажиллагаа юм? Манай бидний эсвэл ёо гэд үйл ажиллагаагаа гэдгийн энэ урд аавар гэдэг үг илэрсэн юм чинь тийм ээ. Ямар үйл ажиллагаа юм? Жил тутмын тийм ээ. За хизээ 12 сар тийм ээ. За тэгээ бид жил тутмын үйл ажиллагаагаа яадгийг 12 сард сурталчилдаг гэж юм тийм ээ. За сурталчилдаг. Гэх мэтлэн нөгөө хүснэгтээс чинь нэлээд олон асуултанд хариулах зүгийг хэрэгжилж байна тийм ээ. За цааш нь. За энэ бол хамгийн олон энэ хүснэгтээс хэрэгжилж болох хамгийн олон үгнүүдийг ашигласан байна. За ямар нөгөө дэ тийм ээ. Ямар attractive тийм ээ. За сэтгэл булаасан хэн юм бой үүлэг нь has apologized уучлсан. Хэнийг уучлсан? Найзыгаа. Ямар найзыг? Энэ өөрийнхөө attentive найзыг тийм ээ. Хизээ уучлсан? Өчигдөр. Яаж уучлсан? Бүрэн уучлсан. Ямар ч хэрэгэлзээгээр уучлжээ. За тэгээ нөгөө хүснэгтээс маань 1 2 3 4 5 6 7 8 9 хүснэгтэй ашиглаж болж байна тийм ээ. Ашиглаад ингээд 9 нүдээ ашиглаж байгаа тийм урт өгүүлбэр зохиож болох нэ. За цааш нь. За энд бичсэн үгнүүд байна. Энэ нөгөө A тодтолууд байна тийм ээ. A тодтол. Энэ дандаа нөгөө биеийн төлөөний үгнээс үүссэн хэний гэдэг асуултанд хариулагдсан энэ хэдэн үгийн урт талд бол ямар ч тодтол орохгүй. Эдгээрийн араас нөгөө ямар гэдэг тодтолж орж ирэх нь ш тийм ээ. За одоо энэ үг чи хэрвээ нэгийн урд орвол хамгийн түрүү энэ нь ороод дараагаар нь өөр ямар гэдэг үг байл орно. 3-ын урд орлоо гэхэд бас л энэ үгнүүд чи хамгийн түрүү орчоод тийм ээ. Төрүүлж ороод дараагаар нь ямар гэдэг үг тэгээд хэний гэдэг үг чинь хаана гэдэг үгийн урд эднэр чинь бас орно. Тэгээ орохдоо бас л хамгийн ихэнд нь ороод дараа нь араас нь ямар гэдэг нь ороод тэгээд дөрөв нь ороод явах юм ш тийм ээ. За энэ хэд бол тэр тодруулж байгаа үгийнхаа хамгийн урд орж явах нэ. Энэ эдгээр үгсийн урт талд
ямар нэгэн үг орохгүй байх нэ. За цааш нь. За энэ биеийн төлөөний хэн гэдэг асуултанд хариулагдсан нэг чинь байна тийм ээ. Хэн. За хэн. За энд what гэсэн байна. Who гэдэг үг тийм ээ. За энэ хэн гэдэг маань I, you, he, she, it, we, you, they гэх тийм ээ. Энэ хэдэн биеийн төлөөний үгийн уртаал ямар нэгэн тодтол орохгүй. Шууд энэгээр эхлээд явах нь. Эднэрийг хэрэглэсэн тохиолдолд энэ нэгийн урд байгаа хоёр янзын эийг бол хэрэглэхгүй байх нэ. Шууд энэ нэгээс хойш явах тийм ээ. За цааш нь энэ нөгөө нэг хэн юу гэдэг үгийнхаа урталд за голцоо энэ дээр бол юу гэдэг үгчил их хэрэглэгдэн тийм ээ. За энэ хаана гэдэг үгийг хэрэглэхийн тулд энэ ухтуруудаа хэрэглээд араас нь заавалчгүй нэлээ артикл хэрэглээд за тэгээд л хаана байж болох вэ? Сургууль, эмнэлэг, юу гэдэг гэр гэх тийм ээ. Хотод, аймагт, Азад гэдэг энийхээ араас нэмээд явах тийм ээ. Энэ хаана гэдэг асуултанд хариулагдсан үгийг хэрэглэхийн тулд ямар ч байсан энэ ухтуруудыг хэрэглэнэ. Ухтуруудыг хэрэглээд за тэгээ ард нь the article хэрэглээд тэгээ хаана гэдэгт хариулж болох үгнүүдийн араас нь бичгэнэ. Хариулж болох хэн юу гэдэг үгнүүдийг бичгэнэ тийм ээ. Юу гэдэг үгнүүдийг бичнэ. За энэ ямар нэгэн хэн юу гэдэг үг хариулахгүй хэн юу гэдэг үг хэрэглэхгүйгээр шууд энэ хэвээрээ энэ хэлбэрээрээ хаана гэдэг асуултанд хариулагддаг үгнүүд байна тийм ээ. За everyday гэх өдөр бүр тийм ээ. Хизээ everyday өдөр бүр. Хизээ одоо now. Хизээ nowadays өнөө үед тийм ээ. Хизээ сүүлийн үед тийм ээ. Хизээ удахгүй гэх. Хизээ өнөөдөр today гэж. Хизээ маргааш tomorrow гэх тийм ээ. За энэ үгнүүд бол шууд ухтар авахгүйгээр шууд хэрэглэгдэх нэ. За цааш нь. За гэх мэтчлэн энэ хүснэгтээ ашиглаарэ. Гэх мэтчлэн хүснэгтээ ашиглаад аль болох олон өгүүлбэр зохиогоод хөгжилтэй утгагүй өгүүлбэрч байсан болно. Хамгийн гол нь эхлээд тодголоо бичээ, дараа нь хэн юу гэдэг үгээ бичээ тийм ээ. Дараа нь үл үгээ бичээ, дараа нь хэнийг юу гэдэг асуултанд хариулагдсан үг. Дангаар нь бичиж болно, тодголтой бичиж болох нь тийм ээ. За дараа нь дээрэс нь бас хаана хизээ гэх тийм ээ. Бид нар их давтдаг байсан энэ маягаараа нөгөө хүсэгтээ ашиглаад өгүүлбэр зохиож болох нэ.